сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэрэгүүдийг та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд хэн нэгний нэр төр талдах гэсэн санаа зорилго байхгүй болно. Хөвсгөл аймгийн Баян зүрх сумаас 2022 оны 1-р ээлжээр Хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдж малын суурьд үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч Ис нь 2022 оны 9-р сарын 29-ны 13 цагийн орчимд модноос баймилсан байдалтай нас барсан байжээ. Байлдагч нь 2022 оны 9-р сарын 28-ны 16 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын суураас морин унлагтай хөдөлсөн бөгөөд 17 цаг 30 минутын үед малаа хайж байгаа талаар мэдээлэлээд дахин холбоо бариагүй тул 20 цагаас Хилийн салбараас бүлэг гарan эрен хайх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд түүнийг Хилийн салбараас 8 км, малын суураас 12 км дорших Бомын гатлаг нэртэй газар модноос баймилсан байдалтай олсон байна. Тус малын суурьд 2022 оны 1-р ээлжээр татагдсан хугацаа цэргийн албан хаагчид түүнтэй хамт тус малын суурьд 2022 оны 1-р ээлжээр татагдсан хугацаа цэргийн албан хаагчид мөн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн гарсан хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдж эхэлсэн. Уг харамсалтай хэрэгт шүүгдэгчээр эм гихч этгээд татагдсан. Тэрээр 1993 онд Увс аймгийн Наран булаг суманд төрсөн. Тухайн үедээ 31 настай байсан эрэгтэй тусгай дунд боловсролтой авто засварчин мэргэжилтэй бөгөөд Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273 дугаар салбарын малын суурийн ахлагчаар ажиллаж байжээ. Ам бүл 3 эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Увс аймагт оршин суудаг. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нэгэн байсан. Им нь тухайн үед Хилийн цэргийн ангийн салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсноор тэрээр өөрийн албан тушаалын байдлыг ашиглан эрхшээлтэй байсан хугацаа цэргийн албан хаагч байлдагч Исэд удаа дараа хүч хэрэглэн зодож айлган сүрдүүлдэг байсан гэх асуудал сөхөгдсөн байна. Яллагт үнэлтэнд дурдсанаар энэхүү дарамт хүчирхийлэл нь 2022 оны 7 дугаар сараас эхэлсэн бөгөөд Ис нь байнгын айдас дарамтын орчинд алба хааж байсан хэмээн үтсэн. Улмаар 2022 оны 9-р сард малын суурийн үхэр хайхаар явсан Ис нь Увс аймгийн Сагил сумын 4-р багийн нутаг дэвсгэр болох Бомын гатлаг гэх газарт амиа хорлсон харамсалтай хэрэг гарсан. Прокурорын байгууллагаас эмийн үйлдэл нь Исийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн байж болзошгүй гэж үзэн эрүүгэн хэрэг үүсгэжээ. Үүгээр зогсохгүй им нь Исээс гадна 3 байлдагч нартай дөрмийн бус харьцаа үүсгэн зодож хүч хэрэглэсэн гэх мөн хэрэг толбогдсон. Харин хэрэг мөрдөн шалгах шатанд байх хугацаанд өөр нэгэн ноцтой асуудлыг гаргасан. Тодорхойлбол им нь ялдагчаар татагдсныхаа дараа талигаач Истэй хамт алба үүрэг гүйцэтгэж байсан хохирогч байлдагч нар буюу 3 байлдагч нар болон гэрчжээ гэх хүмүүстэй холбогдож өмнө нь өгсөн мэдүүлгээ өөрчлөлгийг нь ятгасан. Мөн өөрт ашигтай хүсэлт бичүүлж авсан байж болзошгүй гэж мөрдөн шалгах байгууллага үтсэн байна. Ингэснээр түүнд дөрмийн бус харьцаа болон хүч хэрэглэсэн гэх үндсэн хэрэг төдийгүй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан шинжтэй үйлдэлүүдтэй холбоотой асуудалч давхар яригдах болсон юм. Ингээд бүгдээрээ талигаач Истэй хамт үүрэг гүйцэтгэж байсан хохирогч буюу 3 байлдагч нарын мэдүүлгээс сонсцгооё. 3 байлдагчийн нэрсийг нууцлсан тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үеэр байлдагч Батагийн өгсөн мэдүүлэг уг ангид ямар уур амьсгал нойрхож байсныг тодорхой харуулдаг. Батаа нь 2022 оны 5 дугаар сарын 1-нд цэргийн албанд татагдан ирж сургалтаа дуусгасны дараа 7 дугаар сарын эхээр малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр томилогджээ. Тэнд тэрээр байлдагч Бүрвэ болон Сүхвэ мөн амиа алдсан Ис нартай хамт ажиллаж байсан байна. Түүний мэдүүлснээр 2022 оны 7 дугаар сард нэг өдөр малын суурийн ахлагч им нь цэргүүдийг унтаж байхад нь гэрт нь орж ирсэн. Тэрээр уурлаад талигаач Исийг бусдыгаа цагтан цэрээгээгүй хэмээн уурлаж нүүрлүүн зогсон байна. Үүний дараа нойрмоглогч байсан Батааг мөн зогсон хэмээн мэдүүлдэг. Мөн өөр нэг тохиолдол босно нь бороо орсны улмаас нэг хонь носгож өгсөн байна. Үүний дараа ахлагч им уурлаж Батаа болон Бүрвэ нарыг малан сайн хариулж чадсангүй гэж буруутган тус бүрийн шанаа хэсэгт цогсон. Мөн нэг удаа ахлагч им болон Сүхвэ нар адуунд явж ирэхэд бусад цэргүүд амарч байжээ. Үүнийг харсан ахлагч им та нар ингэж хэвтэж байдаг юм уу хэмээн уурлаж гэрт байсан Бүрвэ талигаач Ис мөн Батаа нарыг нүүр тус бүрлөөнд нэг удаа цогсон байна. Ингээд Батагийн ирснээр удалгүй Бүрвэ малын суураас буумаар байгаагаа ахлагч имэд хэлэхэд
Ахлагч им нь улам уурлаж гэрийн хажууд байсан дээш антенны цагаан хувцар уцаар бүрвийг хэд хэдэн удаа ороолгон цогчээ. Мөн Бата болон талигаач эс нарыг цогсон хэмээн мэдүүлдэг. Батагийн мэдүүлэгт дурдсанаар иймэрхүү үйлдэлүүд нэг удаагийн тохиолдол биш байсан ба ахлагч им нь тодорхой шалтгаангүйгээр цэргүүдийг зодож байсан хэмээн ярьсан байна. Гэхдээ Бата нь өөрийн хувьд авсан цохилтууд нь хүчтэй байгаагүй. Бие махбодд нь ил харагдах гэмтэл учраагүй хэмээн ярьсан байдаг. Гэвч мөрдөн шалгах байгууллагын анхаарлыг татсан зүйл нь зөвхөн гэмтэл учирсан эсэх биш байв. Харин хугацаат зэргийн албаа хаагчид удирдлагынхаа зүгээс удаа дараагийн айлгын сүрдүүлэлт хүч хэрэглэлтэнд өртөж байсан эсэх асуудал байлаа. Гэвч хамгийн ноцтой мэдүүлгүүдийн нэгийг байлдагч Бүрвээ өгсөн байдаг. Бүрөөгийн мэдүүлэг бол ерөнхийдөө Батагийн өгсөн мэдүүлэгтэй яг ижил байсан. Бүрвээ нь ахлагчтай хандан би малын суураас буумаар байна гэж хэлжээ. Харин түүний хариуд им ахлагч чамайг буун гэж хэлгээр буулгачихна гэж бодоо юу хэмээн урлаж дахин уцаар цохиж өшгөлсөн хэмээн ярьдаг. Бүрөөгийн ярьснаар хамгийн хүнд тохиолдлуудын нэг нь үүний дараа удаагүй болсон. Нэг өдөр цэргийн гэрт гурил болон аарц асгарсан асуудал гарчээ. Ахлагч им үүнд урлаж талигаач эс болон бүрөө нарыг буруутган дахин зодсон. Тэрээр эхлээд нүүрэн тус газар нь цохиж өшгөлсөн бөгөөд хэд хэдэн удаа цохиулснаа бүрвээ одоо санахгүй байгаа хэмээн дурдсан. Харин түүний санаж байгаа зүйл бол хоёр цэргийг номхон зогсоож байгаад хамарлуун тус бүр нэг удаа хүчтэй цогсон байна. Бүрөөгийн мэдүүлснээр уг цохилтын дараа түүний болон талигаач эсийн хамарнаас цус гарсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч ирсэн хамгийн ноцтой хүч хэрэгэлсэн гэх үйлдэлүүдийн нэг байсан ба талигаач эс нь бусад цэргүүдийн нэгэн адил бус харин байнгын дарамт хүчирхийлэлд өртөж байсан байж болзошгүй гэсэн асуудлыг улам хурцаар тавих болсон юм. Бүрээ болон Бата нарын мэдүүлгийг өөр нэг цэрэг болох хамт малын суурьд ажиллаж байсан Сүхбөөгийн мэдүүлэг тухайн хоёр байлдагчийн мэдүүлгийг давхар баталж яасан. Ингээд яллагтагчаар татагдсан байхдаа шүүгдэгч юм нь хохирогч цэргүүд болох Бата, Бүрээ, Сүхбээ мөн гэрч Ж нарыг мэдүүлгээ өөрчилж өгөхийг ятгаж хүсэлт бичүүлж авсан тухай гэрч нар дараах зүйлсийг ярьсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн цэргүүд нь энэ асуудлын талаар ижил төстэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Тэдний ярьснаар бол ахлагч им нь хэрэг гарснаас хойш 2 удаа очиж уулзсан. Хохирогч Батагийн хэлснээр 2023 оны 1-р сарын 6-ны өдөр ахлагч им түүнийг тусад нь дуудаж уулзаад би тэр цэргийг тэгтлээ их дарамталж зодож байсан биш. Магадгүй шоронд орох гэж байна. Намайг зодож цохоогүй гэж мэдүүлгээ өөрчлөөд өгөөч хэмээн хүссэн байна. Мөн Батагаас цагдаа нар мэдүүлэг авахдаа дарамтлсан эсхийг нь хүртэл асууж байсан аж. Үүнээс хэдэн 7 хоногийн дараа буюу 1-р сарын сүүлээр түүнтэй дахин уулзахдаа ахлагч им нь өөрийнхөө талд ашигтай байх үед тайлбар бичиж өгөхийг хүссэн гэж Бата мэдүүлдэг. Харин хохирогч Бүрвээ мөн адил Бататай төстэй зүйл ярьдаг. Түүний хэлснээр бол ахлагч им түүнийг мөн адил дуудаж уулзаад би 9 жилийн ял авах юм шиг байна. Мэдүүлгээ арай зөөлрүүлээд өгчөх. Би та нарыг зодож байхдаа галзуурчсан явж байсан байх. Уучлаарай хэмээн хэлсэн байна. Мөн Бүрвээг ямар мэдүүлгийг өгсөн бэ? Тэрийгээ цаасан дээр бичээд өгчих хэмээн гуйгаад тухайн мэдүүлгийг нь бол бичүүлж авсан хэмээн Бүрвээ ярьсан байдаг. Мөн яллагдагч им нь Сүхбээтэй мөн адил уулзсан байдаг. Тэрээр Сүхбээд хэлэхдээ чи зодуулаагүй гэд хэлчих. Юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна гэд хэлчих. Тэгвэл миний ял багсаж магадгүй гэж удаа дараа ятгсан хэмээн Сүхбээ мэдүүлжээ. Сүхбээгийн хэлснээр тэр үед өөрөөр нь цохиулаагүй гэсэн утга бүхий бичиг хүртэл бичүүлж авсан ч тухайн зүйл нь үнэн биш байсан бөгөөд ахлагчийн ятгалд орж худал бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөн им нь гэрч Ж дээр очиод би 8-9 жилийн ял авах юм шиг байна. Чи мэдүүлгээ өөрчлөлт өгчих гэж хүссэн бөгөөд тэрээр мөн адил гэрч Жгээр өөрөөр нь бичүүлж авсан байна. Тэр үеийнхэн тухай Жэн тайлбарлахдаа тухайн үед дарамт шахалт байгаагүй ч ахлагчийг өрөвдсөн учраас түүний талд ашигтай зүйл бичиж өгсөн хэмээн мэдүүлжээ. Иймээс шүүх энэхүү мэдүүлгийг бусад хохирогч гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлж шүүгдэгч юм нь өөр ташигтай нөхцөл байдал бүрдүүлэх зорилгоор гэрч хохирогч нарыг өмнөх мэдүүлгээ өөрчлөх, өөр ташигтай тайлбар гаргаж өгөхийг удаа дараа ятгаж байсан. Нөхцөл байдлыг тогтоосон хэмээн дүгнсэн байна. Гэвч энэ хэрэг нэг удаагийн шүүхээр шийдэгдээгүй. Анх 2024 онд анхан шатны шүүх энэ хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хэргийг үргэлжлүүлэн хэлэлцгээр болсон байна. Үүний дараа 2025 оны 4-р сард анхан шатны шүүх ахлагч имийг буруутай гэж үзэн түүнд 5 жилийн хорих ялыг оноосон. Гэвч хэрэг ингээд дуусаагүй.
Давж залдах шатны шүүх хэргийг дахин хянаад эсийг амиа хорлоход хүргэсэн гэх хамгийн ноцтой зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгоод харин цэргийн бус хайртай болон гэрч хохирогчид нөлөөлсөн хэрэгт буруутай хэмээн үзэж эхэлсэн. Ингэснээр шүүгдэгч Жимийн 5 жилийн ял нь 1 жилийн хорих ял болон буурсан. Харин прокурор энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс уг хэргийг улсын дээд шүүхээр хилцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба. Дээд шүүх давж залдах шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэн тухайн магадлалыг нь хүчингүй болгож хэргийг дахин хилцүүлэхээр буцаагдсан. Ингээд цаг хугацаа явсаар 2026 оны 1-р сард давж залдах шатны шүүх дахин хуралдсан боловч өмнөх шийдвэрийг нь хэвээр үлдээсэн. Өмнөх шийдвэр гэдэг нь 5 жилийн хорих ялыг нь 1 жилийн хорих ял болгосон шийдвэр юм. Эцэст нь шүүгдэгч Жим нь 1 жилийн хорих ялтаа үлдсэн бөгөөд шүүхээс түүний 2025 оны 4-р сарын 29-ноос 2026 оны 1-р сарын 28-ны хүртэл цагдан хоригдсон нийтдээ 274 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь тооцсон байна. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэр гарах үед тэрээр оногдуулсан ялынхаа дийлэн хэсгийг нь эдэлчихсэн гэсэн үг юм. Тэгэд ийм одоо шийдвэр гараад дууссан байна. Гэвч одоо тухайн үед амь насаа хохирсон эсийн хэрэг ганцхан тохиолдол байгаагүй. 2022 он бол Монголын зэвсэгт хүчин дотоодын цэрэг Хилийн цэргийн ангиудад дараалан гарсан харамсалтай өглүүдээр дурсагдах жил болсон юм. Жишээлбэл 2022 оны 6 дугаар сард дотоодын цэргийн 050 дугаар ангид алба хааж байсан 18 настай хугацаа цэргийн албан хаагч энэ нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсон ч харамсалтайгаар нас барсан. Үүнээс өрдөө 1 сарын дараа Өмнө Говь аймагт байрлах зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан цэрэг өндөр барилгаас унаж амиа алдсан. Ингээд 8 дугаар сарын 1-нд зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд 22 настай дэд дахлагч тогон цохиулан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнээс хэдхэн хоногийн дараа буюу 8 дугаар сарын 6-нд Дорнот аймагт байрлах зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж байсан 21 настай байлдагч усан живж амь насаа алдсан. Маргааш нь буюу 8 дугаар сарын 7-нд Завхан аймгийн Тэс сумдах Хилийн цэргийн 0277 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч мод бэлтгэх үедээ хүн дээр гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. 4 жилийн өмнө буюу 2022 оны зөвхөн 1 зуны хугацаанд Цэл залуухан 6 залуугийн амнаас цэргийн албатай холбоотой нөхцөл байдалд эрссэн тухайн үед олон нийтийн анхаарлыг татаж цэргийн ангиуд дах дэг журам хяналт хүний эрхийн асуудлыг дахин хөндөөхөд хүргэсэн юм. Инх цагт эх орныхоо өмнө үүрэг гүйцэтгэж байсан залуусын амнаас яагаад ийхүү дараалан эрсдэх болов гэх үгээр өнөөдрийн дугаараа дуусгаж байна. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай.